Бид усчууд уулзалт цэнгүүний хүндэт зочид маань үргэлжлэн ирсээр байна. Нутгаа гэсэн халуун сэтгэл өөрлөн ирсэн танд баярлалаа. Нутаг ус ахан дүүсийнхаа талаар та бас товсож яриач нутгийн ард түмэндээ мэдлэгээ төвшүүлж. За нутгийн ахан дүүстэй мэдлэгээ төвшүүлж байна. За хугацаа хурдан явж байна. 90 жилийн агаад юм дэлгээл бид нар бас ингээд уужрийжээс одоо 100 жилээ сайхан баяр болсон. Одоо энэ жилийн хайгаа нутгийн ах түмэнд нийлж байгаа орон нутгийн удирдлагуудтайгаа баяраа сайхан тэмдэглэх ба. Одоо биш нутгийнхаа анги хүмүүс ах түмэнтэй уулзаж байна. Сайхан байна. Түүхт ойд оролцох тухайд та нутгийн ахын дүүстэй юу гэж одоо онцгож байна? За зүүнний дэлгэр сайхан цагаар ой болт гэвч одоо бүгдээрээ нутгиудаа зорцгоё. Ах дүүгээрээ хэдүүлээ нутгаараа нугаараа нийлж яваад очны нутгаараа сайхан наадаа сайхан амарч яваа. Тэгээд л одоо эцгээ бүгдээрээ өргөнөөр оролцохыг л урьж байна да. Таны удаас улсын хурл засгийн газрын гишүүнээр ажиллажсэн хүн тэгэхээр увсгаас гаралтай олон эрх хүмүүс яг нийгмийн өөрчлөлтийг авчрахад тодорхой хувь нэмэр оруулсан хүмүүс байд юм байна. Энэ тухай онцолж та тухайн үед ажиллаж байхдаа ямар одоо ажил хөдөлмөрийг хийж тэрийг нутгийнхантайгаас товцож хуваалцаж. Яг үгүй ер нь бол нутгийнхаа зүгээс зохион байгуулж байгаа ажил боломжтой хэрээр оролцоод бариад тэгээд явдаг. Атахтыг дэмжээд уриалаад бариад тэгээд явдаг. Хамгийн одоо тод юу бол өнгөрсөн 90 жилийн ойл да. 90 жилийн ойл манай цэнцүрэн засаг дарга байсан. Бид нар голдож одоо намаа комиссын дарга тавьсан. Тэгээд бид нар яг нэг аймаг болгоны нэг бодоод бохирлаа тэгээд өнгөрчдөг мөрөөрдөө арай жах өөрсгөө гэж яриад тэгээд нөгөө Ус аймгийн 90 жилийн тэгээд Монгол улсын баяр гэдэг энэ апар юутагаар абрасын нэртэй тэмдэглэж их аврагынхаа цогцлуудыг бүтээж тэгээд гадна дотноос ирсэн улсын цогцлолтой хөтлөлтийг бас тусгайлж хөдөлгөж байсан. Энэ бол бас манай наадам манай ойн талаар ярих юмтай ганцхан устай биш. Энэ улсаа яригдсан сонирхолтой тийм наадам болсон. Тэгээд энэ жилийн наадам бас тийм байхаа гэж найдаж байна. За баярлалаа. Таныг нутгийн хамтанд хүлээж байна. За баярлалаа.